Сайн байцгаана уу? Номын хэлээс суугт маань тавтай морилно. Өнөөдөр миний ярих сэдэв бол нойрны тухай юм аа. Та нойрны талаар хэр их мэдлэгтэй вэ? Хүнд нойр хэр чухал байдаг вэ? Бидний хувьд хооллож, дасгал хийх нь чухал байдаг шиг сайн унтаж нойроо гүйцэд авах нь мөн адил чухал. Нойрыг нэг осондоо ухаангүй байх үед болдог процесс гэж хэлж болно. Энэ удаад би Америкийн их сургуульд 30 жилийн турш нойрны талаар судалгаа хийсэн одоо Японд ажиллаж байгаа доктор Масаши Янагисавагийн нойрны талаар юу гэж тайлбарласныг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Доктор Масаши 1988 онд цусны судсыг агшаадаг эндотелийн хэмээх гормоныг нээн илрүүлж уушигны даралт ихсэх эм болсон нь анагаах ухааны ертөнцийн анхаарлыг татсан юм. Тэр жилдээ нойр сэрүүн байдлыг хяндаг тархины химийн бодис болох орексиныг нээсэн бөгөөд одоо үүнийг нойргүйдлийн эм болгон ашиглаж байна. Түүнээс хойш тэрээр хүний нойрыг анагаах ухаан, шинжлэх ухааны үүднээс үргэлжлүүлэн судалсаар ирсэн бөгөөд дараагийн Нобелийн шагналд нэр дэвшигчийн хувьд олон аян анхаарлыг татаж байгаа билээ. Одоо нойрны талаар юу гэж тайлбарласныг нь тайлбарлая. Юуны өмнө унтах гэдэг нь юу вэ? Унтах үед биеийн бүх үйл ажиллагаа зогсдогч зөвхөн тарих 24 цагийн турш үргэлжлүүлэн ажилладаг. Унтах нь компьютер үргэлжийн асаалттай байгаатай адилхан гэж хэлж болно. Хүн гэлтгүй бүх амьтад яагаад ухаан алдсан юм шиг унтдаг вэ гэдгийн учрыг одоо хүртэл ийм тодорхой хариулт олж чадаагүй л байна. За тэгвэл нойр нь биднарт хэр чухал байдаг вэ? Биднарт хэр их нөлөөлдөг вэ? Бидний нойроо авах болон унтах нь өдөр тутмын үйл хэрэг, ажлын гүйцэтгэлд ихээхэн нөлөөлдөг. Жишээлбэл хүний санах хой хоёр төрөл байдаг байна. Нэг нь мэдлэг болон үйл явдлын санах хой бөгөөд үүнийг үгээр илэрхийлэх боломжтой. Энэ үйл явдлын санах хой гэдэг нь таны өчигдөр явсан газар юу ийдсэн гэх мэт таны хийсэн зүйл юм аа. Хоёр дахь төрөл нь үгээр илэрхийлэх боломжгүй ур чадварын санах хой гэж нэрлэдэг. Энэ нь сагсан бөмбөг тоглох, төгөлдөр хуур тоглох гэх мэт биеийн тамирын тасгалын дурсамж болж хувирдаг. Унтах нь эдгээр хоёр төрлийн санах хойн гүйцэтгэлийг сайжруулдаг болохыг харуулсан байна. Жишээ нь танд ийм зүйл тохиолдож байсан байж магадгүй юм. Өдөржингөө ямар нэг санаа бодоод ямар ч санаа гарч ирээгүй. Унтаад сэрэхэд гоё санаа гинэт орж ирдэг. Жишээ нь оюутнууд хичээлээ хийж чадахгүй үед завсарлагаанаар богинохон хугацаанд унтаж амрахад оюун ухаан нь сэргэж хичээлийн гүйцэтгэл сайжирдаг байна. Хүний бие ийм сонирхолтой унтаж амраад хурдан сэргэж чаддаг. За тэгвэл хангалттай унтаж амардаггүй бол бидний ажлаа хийх гүйцэтгэлд хэр нөлөөлдөг вэ? Энэ нь бас сонирхолтой судалгааны нэг үр дүн байна. Жишээлбэл хүн 5 хоногийн турш өдөрт 4 цаг л унтвал эсвэл 10 өдрийн турш өдөрт 6 цаг л унтвал тэр хүний тархины үйл ажиллагаа гүйцэтгэл нь өдөржин унтаагүй ажилладаг хүнтэй ижилхэн байдаг байна. Ихэнхдээ богинохон цаг унтдаг хүмүүс эхлээд нойр моглох мэдрэмж төртөгч аажмаар түүндээ дасаад унтах хугацаа нь өөрт нь хангалттай юм шиг санагддаг болдог байна. Гэхдээ үнэн хэрэгтээ тэд хангалттай унтаж чаддаггүй. Юмыг хийж гүйцэтгэх гүйцэтгэл нь аажмаар буурч байгааг бас анзаардаггүй. Хүмүүс ямар нэг зүйлийг хийсээр байвал тэр нь зуршил болоод биеинд дасдаг. Үүнтэй адил бидний нойр бас ингэж бидний биеинд дасдаг гэж хэлж болно. Нойр дутуу байх нь бидэнд яаж нөлөөлдөг талаарх өөр нэг судалгааг авч үзье. Хүн нойр дутуу байхад бусдад сайн зүйл хийхээ болдог байна. Жишээлбэл Америк нэгдсэн улсад өвлийн цагийг зуны цаг руу шилжүүлэхдээ өглөөний цагийг хүчээр 1 цагийн өмнө болгодог. Олон хүн 1 цагийн нойр дутуу болохоор ямар нэг зүйл тухайн хүнд тохиолддог байна. Бас Америк нэгдсэн улс даяар хандивын хэмжээ хагасаас илүү хувиар буурдаг байна. Мөн нойр дутуу явах нь сэтгэл хөдлөлөө хянахад бэрхшээлтэй болно. Тэгээд ажил дээрээ хэрүүл маргаан үүсгдэг. Мөн сэтгцийн эмгэгтэй болно. Таргалалт болон цусны даралт ихсэн. Хор тавдар тусах эрсдэл бас нэмэгддэг. Мөн дархлаа буурч халдвар төвчин тусах эрсдэл бас нэмэгддэг байна. Эдгээр нь унтах хугацаа багасны улмаас үүсдэг шинж тэмдгүүдийн хитгэн жишээ юм. Үнийг харгалзан үзвэл нойроо багасгах нь олон сөрөг талтай байх нэ.
Тэгвэл унтаад нойроо нөхөж чадах уу? 7 хоногт 5 өдөр ажиллаж, хичээл сургуультай яваад завгүй байгаад хагас бүтэн санд л их унтдаг байж магадгүй юм. Хэрв танд ийм 7 хоног байсан бол хагас бүтэн санд унтснаар 5 өдрийн нойроо нөхөх боломжтой. Гэхдээ та амралтын өдрөл их унтдаг учраас даваагаас баасан гараг хүртэл бага унтаж болно гэсэн үг бол биш ээ. Нойр дутуу явах гэдэг нь нэг ёсондоо үрд тавиад л байна гэсэн үг. Гэхдээ хизээж мөнгө хуримтлуулж чадахгүйтэй адилхан. Тиймээс өдөр бүр шаардлагатай хэмжээгээр унтах нь үнэхээр чухал юм аа. Тэгвэл унтахад юу чухал байдаг вэ? Ерөнхийдөө 3 зүйл чухал байдаг. Хэмжээ, тогтмол байдал, чанар. Энэ 3 бидний нойроо сайн авахд үнэхээр чухал байдаг. Хэмжээний хувьд унтах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг ч ерөнхийдөө 6-аас 8 цаг унтах нь хангалттай гэж үздэг. 6-аас доош цаг хангалттай хэмжээний нойр авч чаддаггүй байна. Өөртөө тохирсон им нойрны хэмжээг хэрхэн мэдэх вэ гэвэл үнийг хийх нэг арга нь 7 хоногийн турш өглөө бүр адилхан цагт босно. Харин унтах цагаа 30 минутаар урагшлуулад унтахыг хичээгээрэй. Жишээлбэл та өглөө болгон 7 цагт босдог бол босох цагаа өөрчлөхгүйгээр жишээ нь 12 цагт унтдаг байсан бол 11:30-д унтана. Тэгээ дараагийн өдөр нь 11 цагт унтана. Түүний дараагийн өдөр 10:30-д унтана гэх мэтээр унтах хугацаагаа 20-30 минутаар урагшлуулад унтаж үзээрэй. Тэгээд 30 минут илүү унтсан өдөр та өөрийнхөө биеийн байдлыг ажиглаж үзээрэй. Үүнд биеийн хөдөлгөөн, тархины үйл ажиллагаа, нойрмог байдал, сэтгэл хөдлөл зэрэгэ ажиглаад өмнөх өдрөөсөө хэр өөрчлөгдөж буйгаа анзаараарай. Нөгөөтэйгөр хэрв та хит их унтвал таны бие ингээ хүнд өргөөд бие болон тарих хэвэн ажиллахгүй байвал унтах цагаа мөн багасгаж болно. Ингэж та өөрт тохирсон унтах цагийг олж аваарай. Одоо хүртэл нойрны талаарх судалгааны зарим үр дүнг сонсоод танд ямар санагдсан бэ? Нойр нь бидний өдөр тутмын амьдралд маш их нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэж авсан байх. Ер нь хүн тос, элсэн чихрэхтэй хоол идэх нь аюултай гэдгийг ойлгодог ч гэсэн нойр дутуу явах нь хэрэг хэрсэлтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Дараагийн удаа хэрхэн чанартай нойроо авах талаар тайлбарлаж өгөх болно. Өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.